Өдрийн Солонгост бол амар халуун болж байна. Өдөртөө бараг 37, бараг 38 болоод хүрээд ах шүү гэн. Тэгээд ийм амар халуунт одоо ажиллаад амьдраад байж таа. За тэгээ ажиллаад амьдраад байснаас гэснээс өнөөдөр нэг тийм боломж тохиолдоод бид хоёр Бусан руу явах гэж байна. Шалтгаан болохоор ажиллаар гэхдээ амралтаар. Яагаад вэ гэхээр манай болохоор ажил болохоор юу явсан? Өнөөдөр болохоор арчаагаа аваад маргааш болоод арчаагаа оруулах тийм ажил байгаа. Тэгээ манай болохоор маргааш өглөө болоод явна гэсэн. Гэхдээ бид хоёр болохоор өнөөдөртөө болоод Бусан орчоод тэндээ гой юм үзчихэд маргааш тэрийд болохоор нэг 12-ийн үед очино. Тэгэхээр бид хоёр болохоор тэр үед нөгөө талхаа нэгнэ. Тийм учраас бид хоёр яасан гэхээр ийм жижиг портертай аялахаа байгаа. За энд одоо ачаагаа бол авцсан байгаа. Хэд хэдэн төлөвлөгөө болоод гаргасан ууланд авирах очиж үзээг болвол за бас тэгээ ойрд болохоор тренд болоод байгаа газар руу хэд хэдэн газруудаар очих төлөвлөгөөтэйгээр шоноос хөдлөх гэж байна. Ажлын шугамар 2 өдөр 1 шөнийн аялал гэхэд бэлэн болж байна. За явж байна. Одоо 3 цаг 15 минут боёо 268 км да. Тунгаан юугаас үлдэрдэ. За. Алло Бусан. Busанд ороод ирсэн. Чигээрээ явах юм бол хэвэндээ байгаа. Гэхдээ бидний очих зам бол энэ хажуу тийшээгээ орох ёстой. За 어디 왔는데? 무슨 사람? 어디 이시간 거 나다. Дэшега дадаа өнөөрөө бид хоёр болохоор энэ том гүүрийг хажуунаас нь харах байгаа. Дадаа иргийн хажуудах одоо Busаны нөгөө том таавн нь байна. 여기 부산 맞나? 맞나? 예, 계시대. 맞나? 예. За сайн уу Бусан. За бид нар болохоор Хэвэндээгийн хажуутлын дахиад нэг эрэг байдаг. Ханганри гэдэг эрэг дээр ирсэн байна. Тэгэхээр онцлог нь юу вэ гэхээр эргээсээ гүүр бол харагддаг. За бас тэгээд энд болохоор энд төрсэн пандагийнхаа төрсөн өдөрт зориулаад бас нэг үзэглэн бас дроны шоу болдог. Гэхдээ тэр нь хагас өдөр болдог гэдэг ч байлээ. За Bao Family гинэ. Хангарид болж байгаа. Bao пандагийн төрсөд зориулсан хэсэг байна. Орон цагийг зугаатай өнгөрүүлж байна. За тэн дээр болохоор зав түрээслэх хүмүүс солиот буудалж байна. За ойрд ерөнхийдөө бол Busанд бол ерөнхийдөө энэ бол илүү тренд болоод байгаа. Happy birthday Bao. Bao Family Хангари. Алдарт Instagram чи тэнд бас зураг авахдаг гэн. За Bao Family-гийн хөөрхөн юм панда гэлбэртэй элсээр юм хийцэн байна. 너 봤어? 자, 짱. 잠깐만요. 자, 부산에 이르게 болохоор энэ сүүжиг бол Хангари. За энэ сүүжиг бол уудгаа. Оо. За бид болохоор энэ Тэжи говтэгийг аим халуун. 2 өдөр 1 шөнийн аялал болоод үргэлжиж байна. Одоо Солонгос халууны удирд эхлээд маш их халуун байгаа ч гэсэн энд бол үнэхээр гоё сэрүүхэн байна. Хүмүүс бол маш их байна. Бид залуучуудын гудамж баар зөндөө нэг байна. Залуучууд бол бас пик.
За 2 цаг далаа хараад энэтэй бүрийг хараад суулаа. За хүмүүс маш их байгаа. Яг л халууны амралт болсон учраас за замын эсрэг талд явбал ингээд одоо юу гэдгийг кофе шоп ингээд хүмүүс нь пик. За Пусаны аялал хэр вэ? Ойно. За нэг инстаграмын алдартай газар гинэ. Ямар ч хүн байна уу? Байна уу? За Пусанаар гудмаар нь. Surfing. 에이네 카페. Adesso. 그 레인보우 뷰 있지만. 자. 나다가 하던가. 짠을 더 붙여. 짠. 자, 레인보우 이렇게 За нэг жижигхэн мотелд онохоролоо. Олон саун орё гэсэн чи баг саун мотел хоёрыг ч үнэтэй адилхан юм байна. За харъя. За нэг иймэрхүү нэг ортой. Өглөөниймэн 5 цаг 30 минут болж байна. Нар мандахыг харнаа гэж бодрлээ. Хүмүүс зүрс өглөө гараад ахаад сууцсан. Үзэх байна.
бас ажилдаа болоод явж байна та. Тэгээд Бусан дэрсэн юм чинь ээжиг купад болоод идэх ёстой. За тэгээд Бусан болоод ээжиг купабаар алдартай учраас өдрийнхөө хоолнд ээжиг купад тий. За тэгээд манай багийнхан болоод эргээд Ичон руугаа бол буцсан байгаа. Тэр нь энд дахиад нэг жижиг аялал хийчихэд тэгээд буцнаа.